Таван богд групп нь эмнэлгийн дорнод төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд дэргүүлэгч Япон улсын Fuji Film корпорацийн эрт илрүүлэг багц шинжилгээний Нура төвийн Монгол дахь анхны салбарыг 2023 оны 9-р сарын 17 оны өдөр нээлээ. Нура төв нь Монгол улсад зөнхлөн тохиолдох хавдар, амьдралын хэм маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчлөлийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр онцлох бөгөөд 2023 оны 9-р сарын 20-ны өдөр хамгийн анхны үйлчлүүлэгчээ хүлээн авлаа. 2024 оны 1-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Галерей Улаанбаатар төвийн нэг давхурд үйл ажиллагаагаа танилцуулах өдрөлгийг зохион байгуулж 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийлээ. Нура Монгол төв нь орчин үеийн дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилгын хүрээнд эрт илрүүлэг, үзлэг тамирагдж буй үйлчлүүлэгчдийн лавлгаа шатны оншилгоо, эмчилгээг халдвар төвчин судлалын үндэсний төвд хийлгэх, эмч эмнэлгийн мэрэгжилтний хамтарсан сургалтыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. 2024 оны 4-р сарын 24-ний өдөр Нура эрт илрүүлгийн төвийн 10,000 дахь үйлчлүүлэгчээр 102 настай Ахмад Настан 7-р үйлчлүүлсэн бэлэгшээлтэй үйл явдал тохиолоо. Түүнчлэн эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 ба түүнээс дээш настай Ахмад наснуудад Нура төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгийг гардуулан өглөө. Бид Монголын радиологийн үндэсний чуулган 2024-ийн Platinum спонсороор хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарын дэвшилт технологи, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Нура эрт илрүүлэг багц шинжилгээний төвийн үйл ажиллагаа, хиймэл оюун ухаанд суурилсан дүр сончилгооны шин судалгааны талаар онцлон танилцуулсан юм. Таван богд групп Нура төслийг Узбекистан улсад нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Таван богд Solutions компани Нура төв нь ажилтны ур чадварыг дээшлүүлж, тасралтгүй сурч өгөх боломжоор ханган ажиллах таатай орчныг бүрдүүлэх зэрэгт онцгой анхаардаг бөгөөд Монгол хүний амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэн урт удаан амьдрахад бодит хувь нэмрээ оруулан, хиймэл оюун ухаан, эмч хосолсон технологийн дэвшлийг хамтдаа бүтээх, эрүүл мэндийн салбарт 300 ажлын байр шинээр бий болголоо. 2024 оны 7-р сарын 20-ны байдлаар Нура Монгол төв нь 15,000 дахь үйлчлүүлэгчээ хүлээн аваад байна. Нура төвд үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй 42, эмэгтэй 58%, насны бүлгээр 18-аас 102 насныхан амрагдсан байна. Үүнээс 25-аас 35 насныхан дийлэн хувийг эзэлж байгаагаас харахад залуучууд эрт илрүүлэг тамирагдж байгаа нь сайшаалтай юм. Дүр сончилгооны шинжилгээ болох бага тунд тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр хавдрын с сэжигтэй тохиолдол 563 илэрсэн бөгөөд онш тодруулахаар дараагийн шатлалын наривчилсан оншилгоонд илгээлээ. Өнөөдөр бид жилдээ 30,000-аас 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд богино хугацаанд хамруулах хүчин чадалтай 2 дахь салбар болох Нура зайсан салбараа нээхэд бэлэн боллоо.